Сайн байна уу? Гинт компьютер залхаа марта сандарчлаа. За бид нар урдлын номлолоор нэг чухал зүйлсийн талаар суралцсан тийм. Ер нь сүнслэг удирдагчдын Христэд итгэгч удирдагчдын сүнслэг сахилгын тухай ярьж байгаа. Тэгээ энэ маань өнөөдөр бид хоёр дахь ярих гэж байна. Хэрвээ бид сүнслэг амьдралыг Христэд итгэгч хүний сүнслэг амьдралыг байшинтай зөвлөх юм бол энэ удаа бид нар 3 суур ойлголт байгаа тухай ярьж байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор бид нар суралцсан те тамга болгож та намайг зүрхэндээ тавиач гэж. Энэний гол утга учир нь те бид нар Соломоны талаар ярьсан эзнийг хайрлах хайрыг Давид Соломоны өнцгөөс бид нар үтсэн те. Тэгээд эцэст нь Соломон эд материал тэр зүйлсүүдэд илүү их яаж хийх үү? Тэр зүйлсүүдээр илүү их анхаарсан учраас гол фокус Бурхныг хайрлаж түүнийг эрэлхийлэх зүрх сэтгэлийн тэр гол суур болсон чанараа алдсан гэж бид нар харж ирсэн те. За цаашаа. Тийм учраас эхний суур бол бид Бурхан эзнээ бүх зүрх сэтгэлээр хайрлах тухай эхний суур ба. Өнөөдөр бид нар хоёр дахьыг нь үзэж байгаа. Хоёр дахь нь юу вэ гэхээр Галат номны 2-ын 20 дугаар ишлэлдэр бидний гол санаа нь амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм гэж. Хэдүүлээ хажуудлын хүмүүсээс нэг чухал асуулт асууя. Та өөрийгөө ер нь хэн гэж үздэг вэ гэж. Арай хэрүүлийн чанартай үг болчихоо те. Хим нөгөө чи хин бэ гэдэг шүү дээ. Би энэ хэрүүлэхээр нөгөө ирчүүд хэрүүлэхээр би энийгээ таньхаа байцдаг гэдэг шиг те. Чи хин би хин ингээд явцдаг те. Чи хин бэ. Шалтгаан нь энэний цаана нэлээд гүнзгий утга учир байгаа. Бидний бүхэл хийж байгаа үйлдэл, бүхэл хийж байгаа үйлчлэл, өөрийгөө харуулж байгаа бидний зан үйлдэл тэр бүх зүйл би хин бэ гэдгээс урхан гардаг. Ер нь бол би өөрийгөө хэн гэж бодож байгаагаас голдуу урхан гарна. Тэр үйлчлэл биегээс л эхэлдэг ер нь бол. Бид нар түүгээрээ бусдад үйлчилдэг. Бид нар харагддаг те. Чуулганд харамч хүн байх юм бол те өгөхөд хэцүү. Яг л өөрийгөө би те юмыг харамлж явах хэрэгтэй гэж ойлгож байна. Өгөөмөр хүн байх юм бол тэр өгөөмрөөр үйлчилдэг. Өөрийнхөө би хэн бэ гэдгийг харж байгаагаас голдуу шалтгаална. Бид нар урдлын хичээлээр юу үтсэн бэ гэхээр бид нар сайн гүйцэтгэл бид нар үйлчлэл дээр ч байсан, чуулган дээр байсан ч, ажил дээр байсан ч бид нар сайн гүйцэтгэлийг чухалчилдаг гэж. Тэнгүүд та нар бодоод үстэй би хэн бэ гэдэг энийг өөрийгөө хэн гэж харах энэ үзэл баримтлал нь өсөөгүй мөртлөөсөө сайн гүйцэтгэл хийх гээд оролдоод байхаар ямар дүр зураг харагдах вэ те? Өөрөөр хэлбэл тийм машины доторх бүх юмыг шинжлээгүй те мотор нь сайн биш гэж ийж тэг хурдан давхих гэдэг байвал ямар эцэст нь бид нар ямар үр дүнд гарах вэ? Тэгэхээр бид нар тэндээс юу гэж үзлээ? Сайн гүйцэтгэл нь чухал биш те. Өөрийнх нь дотоод зан чанараар өсөх нь чухал. Нэгэн алдартай католик бичээч хүн те чи үнэхээр өсмөр байгаа бол эхлээд дотроо өсөх ёстой гэж хэлсэн мэт. Чиний бусдыг уучлах, бусдыг харахаараа, бусдыг хүлээж авах тэр хүлээлт, бусдаас найдах тэр зүйлсүүд бүгдээр өсөх ёстой гэж хэлсэн мэт. Харин бид нар Есүстэй адилхан байх ёстой талаар сурч байгаа. Би биш, Есүстэй адилхан байх талаар. Харамсалтай нь яадаг вэ гэхээр олон хүмүүс бидний дотроос Есүсийг биш харин биднийг олж хардаг. Биднийг. Тэгээ бидний Есүсийн ангилан мөнөрт биш бидний үнэр байгаа учраас дургуцдаг. Луя угаасаа юм. Тэгээ христчин хүнийхээ талаар биш бидний хэн бэ гэдэг тэр зан чанараас бол. Харин би нэг Филиппо номыг уншиж хагаад амьдралынхаа нэг үед Филиппо номыг уншиж хагаад нэг ишлэл дээр нам зогссон нэг ишлэл. Энэ ишлэлийг би уншиж байхдаа нам зогсож байсан тохиолдол баг. Бүр ингэ зогсоод гайхаж байсан.
Паул Филиппе номны 1:20-с 21-р ишлэл дээр юу гэж хэлсэн гэхээр юунд ч ичихгүй. Харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон гордлого болоо найдварын дагуу одоо ч урдын айдал амиарч бай, үхлээрч бай, биед минь Христ дүрмжлэгдэх бол. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм аа. Би зүгээр энийг Паулыг хүн гэж бодоод уншиж исэн хэсэг байгаа. Энийг Паулыг хүн гэж бодоод. Энэ надад ямар асуулт төрсөн бэ гэхээр хүн яаж ингэж хэлж чадчихна гэж. Өөрийг харж байгаа тэр үед Паулыг харж байгаа. Тэгээ надад нандиндаг, надад эрхэмлдэг маш их зүйл байна, маш их зүйл. Би Паул шиг ингэж хэлж чадах байсан бол. Миний амьдрах нь Христ, үхэх нь ололт гэж. Би амьдрсан ч, үхсэн ч, ийшээ цаашгаа үргэлжлээ явах юм бол энэ Филиппо номон дээр би амьдрсан ч Христийн, үхсэн ч Христийн. Бүх амьдралаараа би Христийг алдаршуулна. Өөр нэг Үлс номны 20 дугаар бүлэг дээр Паул юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн гэж Паул хэлсэн. Өөрийн амийг юм чинээ бодлого. Бид тэгдэг. Бид өөрийн амийг нандиндаг. Бид өөрийнхөө хэн бэ гэдгийг чухалчилдаг. Хэрвээ бид нар Паулын үгсийг Паулын бид нар доторхыг шудраг үгсийн дагуу өнгөж хардаг бол тээ. Сонирхолтой. Бид нар би одоо энэ сууж байгаа та нарын толгой руу хараад юу бодож байгаа, юу хүсэж байгаа гэж олж хардаг бол их зүгээс тээ. Даанч дэх боломж байна. Гэтэ бид нар Паулын энэ үгнээс Паулын дотор юу бодогдож байгааг нь харах юм бол юу харах бол? Та нар юу гэж бодож байна? Саяны үгсээс. Паулын дотроос бид нар Христийг олж байна. Есүсийг. Паул өөрийнх нь тэр нэг юм статус, identity байхгүй гэнэ. Би Христийн төлөө амьдарч байгаа. Би Христийн төлөө өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн. Тэнд би гэх орон зай Паулд ерөөсөй байхгүй байгаа юм шиг харагдана. Тэгээ бодоод байгаа хгүй. Яаж хүн ингэж хэлж чадчихна гэж. Яаж? Паул байхгүй тий. Христэд итгэгч болоод ийм болно гэдэг амар. Та нар юу гэж бодож байна? Та нарын би гэдэг үзэл ерөөсөй оршин байхгүй. Галаад номны 2 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр түрүү хэлсэндээ амьд байгаа нь би биш гэж. Миний дотор Христ амьд. Үүнийг яаж хийх вэ? Энэ би Христ хоёрын тэмцэлтэйг би яаж даван гарах вэ? Энэ хэсгийг яаж даван гарах вэ гэхээр урдлынхын ишлэл дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр би Христтэй хамт цовдлогдсон гэж Паул хэлсэн байдаг. Христтэй хамт цовдлогдсон гэж. Энэ дээр нэг гаргалгаа биднэрт байгаа. Он 100 жилийн турш Христэд итгэгчдийн хийж ирсэн зан үйлдэл. Тэр бол загалмай гэж. Загалмайн хүч. Загалмайн хүч миний дотор ажиллаж ийж би буурч Христос. Би буурч Христос. Энэ загалмайн хүч чадал миний дотор ажиллаж ийж биднийг Тэнгэрлэг дуудлагаар чөлөөлдөг. Дуудлагын дагуу амьдрна гэдэг сонирхолтой нь өөрийнхөө амин хувийн ашигын төлөө дуудлагын дагуу амьдарч байгаа хүн ховор байдаг тийм биз дээ. Дуудлагын дагуу амьдрна гэдэг чинь бусдын төлөө амьдрна гэсэн. Бусдын амьдралд хувь нэмэр оруулна гэсэн. Бусдын амьдралыг босгон байгуулна гэсэн. Бусдын төлөө санаа зовно гэсэн. Заримдаа эхнэр битэрийн дотроос гарч ирчих гэдэг нэг тийм үг байгаа. Яг тийм бодит байдлын нэг тийм үг байна. Чи битэр хүмүүсийн төлөө ингэж амьдарч иж эцэст нь юу олж байгаа гэж. Хүний сайн сайхны төлөө хүмүүсийн төлөө ингэж амьдраад чи битэр эцэст нь юунд хүрж байгаа юм. Яг эсрэг үг байгаа шүү дээ энэ үгний эсрэг. Дуудлага бол эзнээс өгөгдсөн дуудлага бол биднийг хүмүүсийн төлөө дууддаг. Тэр хүмүүсийн төлөө бид нарыг дуудахад гаргадаг арга барил нь загалмайн хүч гэж бид нарт хэлдэг. Загалмайн хүч. Загалмай бол биднийг эрх чөлөө, ялалт, баяр хөөрт хүргэх арга зам. Энэ талаар Есүс эзэн биднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр
Загалмайгаа үүрэлгүйгээр намайг дагагч нь миний шав байж чадахгүй гэж загалмайгаа үүрэл. Миний дагалдагч байж чадахгүй. Гэрээ бид нар Лук ном, сайн мэдээний номнуудыг харах юм бол Есүс Христ итгэгч байх гэдэг ойлголт ерөөсөй байхгүй байгаа сайн мэдээний номнууд дээр. Христийн дагалдагч байх л гэж ойлголт. Христийн дагалдагч байх. Сүүлийн үед айгүй тийм сонирхолтой нэр томьёо гараад ирсэн. Би ч өөрөө судалгаа хийж байгаа л да. Монголд 40 мянган Христ итгэгч байгаа гэж. Тэгэхээр Христ итгэгч гэж нэг статус байгаад Христийн дагалдагч болохоор арай өндөр статус, арай нэг өөр юм шиг байна. Дуудлага. Тэр нэг Христ итгэгч гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүстэй уулзрахгүй цуглаанд бүтэнсээ өдөр суудаг нэг хэсэг бүлэг хүмүүсийн тухай ярьж байна уу? Эсвэл Христ итгэгч бүхэн Христийн дагалдагч байх хэрэгтэй. Тэр Христ итгэгч Христийн дагалдагч байх шаардлага нь Есүс биднэрт юу гэж хэлж байгаа вэ гэхээр загалмайгаа үүрэх хэрэгтэй гэж. Загалмайгаа үүрэх хэрэгтэй. Бид нар загалмайгаа үүрэх амьдралыг хүнд гэж бодоод байсан. Дуудлага дагаж амьдрахыг хүнд гэж бодоод байсан. Гэтэл яг үүнэндээ Библи бидэрт эсэргээр хэлж байгаа. Бид нар загалмайгаа үүрэхгүй амьдралыг хөнгөн гэж үзээд байсан чинь яг үнэндээ тэр нь өөрөө хүнд амьдрал байна. Би загалмайгаа үүрэхгүй. Бидний загалмайд түрүү хэлсэндээ загалмай бол бидний хэрэгчлөө, ялалт, баяр хөөрт хүргэх арга зам гэж. Энэ загалмайг Еврей номны 12 дугаар бүлгийн 1-р эшлэлээр юу гэж хэлсэн бэ гэхээр альва саад дотгор ба амархан өрхөддөг нүглийг хажуу тийш нь тавьж. Өмнө тавигдсан итгэлийн уралдаанд төвчээртэйгэр гүйцээ. Бид нар загалмайгаар дамжуулаад төвчээртэйгэр гүйж чадна. Загалмайгаар дамжуулаад бидний дотор Христ амьдарч байгааг бид нар олж харж байна. Тийм учраас бидний дотор загалмайн ажил хийх хэрэгтэй. Загалмайн ажил. Энэ загалмайн ажил маань ямар ч үед ямар ч төлөөс төлсөн бүрэн дуулууртайгаар хийх хэрэгтэй. Бүрэн дуулууртай. Үнийг бид яаж хийх вэ? Яаж? Би өөрийн биегээ яаж загалмай цовдлохыг хүсэж байна өөрийнхөө биеийг. Түрүүний Паулыг өнгөж харах үед тэрэн дотор Паул биш те Христ хараглаад байсан чинь. Тэр Паул өөрийнхөө биеийг яаж загалмай цовдлж байсан. Миний хувьд тэгээ ариун сүнсний хүч нь би өөрийнхөө биеийг яаж байхгүй болохыг хүсэж байна. Би өөрөөсөө харагдсан хэдэн зүйлсийг та нарт хуваалцахыг хүсэж байна. Надад харагдсан хэдэн зүйлс байна. Миний хувийн хүнд таалагдсан хорхоосол, уур уцаар, бухимдал, хуучин зан чанарууд, дэлхийг хайрлах хайр, бас махан биеийн хүсэлт ачаал. Эдгээр зүйлсүүдийг би загалмай цовдлохгүйгээр Христийн анхлан үнэр надаас ерөөс гарах. Хамгийн ихнийх нь хүнд таалагдсан болохоос. Бид нар заримдаа үйлдэл үгэнд хит хариу үйлдэл гаргадаг тийм. Хүмүүс намайг юу гэж хэлэх бол би ингэх юм бол тийм ингэж яривал хүмүүст хэр зэрэг таалагдах. Энээс энэ үзлээсээ болоод бусад удирдагч нартай хүртэлтэй бусад удирдагч нарыг хүмүүс магтах үед те хүмүүс яагаад намайг ингэж хэлээгүй бол гэж хатаархдаг. Хатаархал гарч байна. Тэгээ өөрийгөө дөвөөлөх нь гарч байна. Хит мэдрэмжтэй хүмүүсийн үгсэнд хит мэдрэмжтэй байдаг. Би үүнийг загалмай дээр цовдлж чадах. Хүмүүсийн дунд өөрийнхөө байр суурийг тогтоох гэсэн тийм үзлээр би амьдрмааргүй. Болмооргүй. Тэр үзлийнхаа боол би бас болмооргүй. Яг л энэ биегээс гарч ирээд байгаа байхгүй миний дотроос. Эсвэл энэ Христээс гарч ирж байгаа юм болов? Миний дотор амьд байгаа Христээс.
өөрийнхөө байр суурийг тогтоох гэсэн үзлээр хандаад байвал бид нар ямар үр дүнд хүрж байгаа гэхээр өөрийнхөө гайхуулах юмсыг л үйлдэж, өөрийгөө гайхуулах юмсыг л хийдэг. Би ямар сайн номлож ба тий? Би ямар сайн хичээл заач ба? Би ямар сайн үйлчилж вэ? Би чуулгандаа ямар их хайртай вэ? Энэ үйлдэлүүдийн гол зорилго нь Христэд хандсан биш те. Христийн зан чанараар хийгдсэн биш. Харин би бусдад өөрийгөө харьцуулж, өөрийгөө харуулах сонирхлоор хийгдсэн бол яа. Бурхны хаанчлал, Христийн хаанчлалд үйлчилж ийж, үүгээр би өөртөө нэр хүнд, те нэр алтар олмооргүй шүү. Бурханд үйлчилж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөөс түүгээрээ дамжуулаад би өөрийнхөө байр суурийг хүмүүсийн дотор тогтоомооргүй шүү. Үүнийг Бурхан харж байгаа те. Үүнийг Христ ч гэсэн мэдэж байгаа. Миний дотор бас уур уцаар унтууцал байх. Уур уцаар унтууцал. Ажиглаад байсан чи яг л амар шархалцсан шах шиг миний доторх би. Хүн намайг юу гэж хэлнэ би түнд хариу хэлэх үзүүлдэг. Та нар мэдж байгаа тийм хавдсан шархан дээр гар хүрхээр яадаг вүлээ. Амар мэдрэмж төрдөг шүү дээ. Миний доторх би яг л тийм шиг. Хин нэг нь миний талаар ямар нэг юм хэлэх юм бол би байдгаар нь хариу хэлэх үзүүл. Хашгирна те. Хазан те эсвэл бол майжин. Та нар урд нь ярьжсэн баг. Би охиндоо зориулаад нөгөө зургуудыг ин анхааралтай наасан нэг юм юу хийгээ суужсэн байхгүй. Альбом хийгээ сууж. Охиноо том болохоор бэлгэлэх гээд багаас нь эхлээд тэдэн сарын тэдэн ингээ зургнууд бүр хажуу талдаа амар их зураг гаргацсан. Тэгсэн чинь манай охин ороод ирсэн. Тэгснээр нөгөөд чи нөгөө зураг руу ч ороод энэ зургийн тийш шидэл, тэр зургийн тийш шидэл те. Энүүгээр нь гүүгээл нөгөө зураг мургийг ингээл хаад. Тэгсэн чинь надаас ямар хариу гарсныг мэдгүй. Гарчи гөөгөө гаргасан. Юу хийгээд байгаа юм бэ? Тэгснэ гинт би өөрөө юу хийж байгааг харсан. Би охиндоо зориулаад те энийг хийж байгаа юм. Гэхдээ миний охин одоо би юу нөгөө хариулт миний нөгөө хариулт яаж гарч охиндоо зориулж юм хийжсэн мөртлөө охиноо хөвд гарч байгаа юм. Заримдаа бид нар тэгдэг. Бидний үйлчлэх гэж байгаа үйлчлэл юм яг ийм ээ. Бид нар чуулганыхаа хүмүүстэй үйлчлэх гэж явж хагаад чуулганыхаа хүмүүсийг гомдаадаг тийм. Чуулганыхаа хүмүүсийг босгон байгуулах гэж явж хагаад шархлуулдаг. Чуулганаа том болгох гэж явж байгаа те хагалдаг, муудалцдаг, янз бүр болт. Үйлчлэлийн гол мөн чанар нь хаанагааг нь бид нар олж харах хэрэгтэй болж. Өөрийгөө төвд тавиад өөрийнхөө шархыг те намайг шархлуулах нь асуудалтай гэж үзэж байгаа бол энэ дотор Христийн анхлан мөн. Бидний дотор Христ ерөөсө харагдах байна. Бидний энэ чанарыг Галаат номны 2 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл 19 дугаар ишлэлээр Христтэй хамт зовдлогцсон гэж хэлж байгаа. Христтэй хамт зовдлогцсон. Хуучин зан чанар биднэрт бас байна. Хуучин зан чанар сахилахгүй, дэггүй үгс байгаа тийм. Бид нар сахилахгүй, дэггүй харилцаанууд байгаа бид нарт. Төрлөх муу зуршлууд. Бид яг тэр хэвээр нь байлгамааргүй шүү дээ. Галаат номны 2 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр бид нар зөндөө номлосон баг те, зөндөө номлол сонссон баг. Гэтэ яг амьдрал дээр би энийг хийсэн. Яг амьдрал дээр би энэ хуучин зан чанаруудаа, энэ хуучин дэггүй сахилахгүй үгсээ те, энэ хуучин дэггүй сахилахгүй үйлдэлүүдээ, харилцаануудаа би цовдлогдсон юм. Цовдлсон юм Христтэй хам. Би хайргүйгээр мэрэгэн ухаангүйгээр үйлдэл гаргамааргүй.
Би Христийн анхлан үнэргүйгээр, хайргүй, эргэн ухаангүй, Христийн хүч чадалгүйгээр, Христийн сайхан сэтгэлгүйгээр, Христийн даруй байдалгүйгээр үйлдэл гаргамаар байна. Паулын дотрыг бид нэр өнгөж харах үед яг Христ харагдчихсэн шиг тийм. Бидний дотрыг өнгөж харах үед бас Христ харагдмаар байна. Яг л бидний сургуулийн алсын хараа юу вэ? Христийг дагалдагч нар тийм. Христийн зан чанарыг нэг тэнгүү харуулсан, үг ба өгөөсөөрөө харуулсан Христийн дагалдагч бэлтгэнэ гэсэн байна. Надад бас дэлхийг хайрлах хайр байна. Тэгээ асуудал нь бид нар яан зүрийн материаллык зүйлсд хорхоосдог. iPhone-оос эхлүүлээл те үнэтэй машин яан зүрийн зүйлсд хорхоосдог. Гэтэ бидний тэр хорхоосдог шалтгаан нь тийм зүйлсээр бид нар өөрсдийнхөө үн цэнийг тогтоох гэдэг юм шиг. Тийм зүйлсээр бид нар өөрийнхөө үн цэнийг тогтоох. Сүүлийн үед бид нар өөрийгөө яаж илэрхийлж ин тэрүүгээрээ өөрийнхөө үн цэнийг тогтоох гэж оролддог тийм. Гадна хүмүүсж байгаа брендинг хувцас хунар тийм илэрхийлж байгаа маяг хандж байгаа байдал унж байгаа машин тийм байгаа орчин тэр бүх зүйлээрээ өөрийнхөө үн цэнийг тодорхойлох гэж оролдож байна. Тэгээд тэр үн цэнээрээ бахархаж, бардамнаж тэндээсээ амьдралын баяр хөөр, амьдралын аюулгүй байдлуудаа олж авахыг хүсэж байна. Паулийн амьдралын баяр хөөр, амьдралын аюулгүй байдал нэгнээс шалтгаалж байна. Паулын. Бид нар Паулийн амьдралыг өнгөж харах юм бол түүний амьдралын баяр хөөр, түүний амьдралын аюулгүй байдал, түүний амьдралын түшиг тулгуур, найдвар нь материаллык зүйлс байгаагүй бид нар харж байна. Материаллык зүйлс байгаа. Харамсалтай нь гэхдээ л бид нар хорхоосдаг тийм Христийн дагалдагч бид нар. Бид нар тэмүүлдэг тийм бид нар хүсч тэмүүлдэг. Бид нар юу хүсч би юу хүсч байна вэ гэж асуухаас өмнө би юу надад юу амар тайван байлгаж тийм намайг юу сайхан байлгаж намайг юу амар тайван байлгаж би юу хүсэж байна гэж асуух нь Христийн дагалдагч хүний асуулт мөн үү гэж би асуумаар таадагч. Би гэдэг асуулт тийм. Би юу хүсэж байна? Би юу мэдэрмээр байна тийм. Би юу гэрэлхийлмээр байна? Би юу хүсмээр байна? Магадгүй бид нар эзэн та надаас юу хүсэж байна гэж асуув. Эзэн та надаас юу хүсэж байна? Эзэн та миний амьдралд юу хиймээр? Би эзний зэрэг би тушаал биелүүлдэг. Эзэн та надаар дамжуулан хийх юм би юу? Иохан номны 7 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл дээр Есүс өөрөө юу гэж хэлдэг вэ гэхээр би эцгийн хүсэлгүйгээр юу ч үйлддэггүй гэж хэлдэг. Есүс өөрөө. Паулыг харах юм бол тийм эзнээс өгсөн үүрэг алба. Хариуцлагыг гүйцэхийн тулд би өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн гэсэн. Өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн. Иохан номны 21 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл дээр эзэн Иоханд хандаж хэлэхдээ үнээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өглөөдөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний бүсээгүй газар чамайг аваачих болно. Энэ Галаад номны 2 дугаар бүлгийн энэ ишлийн гол мөн чанар энэ утгыг хэлж байгаа. Христ алдаршиж би борно. Энэ арга замыг би эрэлхийлэхийн тулд миний дотор байгаа тэр зүйлсүүдийг загалмайгаар дамжуулан чөлөөлж эзний хүсэж байгаа дуудлага руу би гарч ирэх ёстой болж дуудлага руу гарч ирэх ёстой.
Галаад номны 2 дугаар бүлгийн 19 дээр би Христтэй хамт цовдлогцсон гэж. Энд дээр би өөрийнхөө хийж та нарт хийж чадахгүй, би өөрөө хийж чадахгүй нэг зүйлийг би сануулмаар. Ариун сүнсний оршихуй, эзний оршихуй, ариун сүнсний удирдамжгүйгээр хинч өөрийн оюун ухаанаараа энийг хийж чадахгүй. Яг л хүмүүс өөрийнхөө хүслээс татгалзмааргүй шүү дээ, тийм биз дээ. Өөрийнхөө амар тайвныг орхимооргүй шүү дээ. Өөрийнхөө сайн сайхан зүйлээс татгалзмааргүй шүү дээ. Тийм өнөөгийн хэрэглээ төвтэй нийгэмд тийм тэнэг хүн байхгүй, тийм биз дээ. Өөрийгөө авах ёстой юмнаас татгалзмааргүй. Гэтэл ариун сүнс биднэрт тэр хүслийг бид нар буулгаж өгч. Тийм учраас ариун сүнсээр Паул биднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр би Христтэй хамт цовдлогцсон. Би Христийн хүслийг дагдаг. Тийм учраас Паул энэ бүх зан чанаруудыг хэрвээ та нар энэ ишлэлийн хам сэдвийг харах юм бол Паул хуулийн тухай ярьж байгаа, хууль гэж. Хуулиас гадна бас энэ хуучин зан чанаруудын тухай бас Паул ярьдаг. Ийм зүйлсүүдийг хэн намайг энэ зүйлсээс чөлөөлж чадах вэ? Бурхан эцгийн хайр, ариун сүнсний хүч чадлын тухай Паул ярьдаг. Тэр бүгдээр ариун сүнсэнд хандаад бидний хэлэх үг нь амьд байгаа нь би биш ээ. Харин миний дотор Христ амьдардаг гэж байна. Энэ Христ ч хүний хоёр дахь чухал суурь. Эхний суурь нь Бурхан эзнээ би бүх зүрх сэтгэлээр хайрлаа. Хоёр дахь суурь нь би Христтэй хамт загалмай цовдлогч. Миний бусдад таалагдах гэсэн хорхоосол, миний уур уцаар, миний унтууцал, миний хуучин зан чанарууд, миний хайр, эд материал хайрладаг зан чанарууд, миний махан биеийн хүсэл тачаал. Энэ бүх зүйл Христтэй хамт цовдлогдсон. Одоо амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ амьд. Тийм учраас оюутнуудаа энэ сургуулийг төгсөөд гарахдаа хүн та нарыг харах үед та нарын дотроос яг Паул шиг Христ харагддаг байгаасаа гэж хүсэж. Христ харагддаг байгаас. Багш ажилчид бид нар ч гэсэн энэ зорилгын төлөө ажилламаа. Христ харагддаг болох юм л оюутны дотор. Түүнээс тийм оюутны дотор дахиад нэг лууя харагдмааргүй шүү дээ. Дахиад нэг тийм бидний муу зуршлууд харагдмааргүй шүү дээ. Бид нар бүгдээрээ Христийг дагж, Христ бидний дотроос харагддаг. Христийн анхлан үнэр биднийг хаа сайгүй явахад үнэртдэг тийм хүмүүс байгаасаа гэж та бүхэн уурай. Тэхийн тулд бидний сүнслэгдийг юу байх ёстой вэ? Байнга ариун сүнсэнд хандаж тэ. Эхлээд бид нар Бурхан эзэн таныг бүх зүрх сэтгэлээр хайрлахад надад туслаач гэж залбирсан шиг. Амьд байгаа нь би биш. Харин та Христ миний дотор амьд байж, Христ та өөрийнхөө зан чанарыг, Христ та өөрийнхөө амьдралын арга замуудыг, Христ та өөрийнхөө хайрыг, өөрийнхөө дүлгөөн байдлыг, өөрийнхөө даруй байдлыг, өөрийнхөө төвчээртэй байдлыг, өөрийнхөө инэрлийг надаар дамжуулан урсгаач. Амьд байгаа нь би биш.